Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ Like HD эрүүл мэндийн телевизийн зочны цагийн өнөөдрийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн маань өнөөдрийнхөө зочны цагт анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр өнөөдөр бол Похо эрүүл мэндийн байгууллагын бүтээгдэхүүний зөвлөх улаан ихч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд Похо эрүүл мэндийн байгууллагын бүтээгдэхүүнийг бас танилцуулахаар ирсэн байна. За таны ажил сайн уу? Өглөөг сайхан өгцсөн үү? Сайхан өгтлээ. За тэгэхээр өнөөдөр маш олон бүтээгдэхүүнтэй бас та хүрэлцэн ирсэн байна. Манай үзэгчид маань ер нь бол Похо эрүүл мэндийн байгууллагын төвийн энэ бүтээгдэхүүнүүдийг маш сайн мэддэг болсон байх гэж бодож байна. За сүүлийн үед ер нь бол яг бүтээгдэхүүнтэй холбогдуулан хэлэхэд ер нь бол хэрэг байгаа вэ? Бид нар чи ер нь бол дархлаагаа маш сайн дэмжсээр ирээд ер нь бол сурчлаа шүү дээ. За манай Похо эрүүл мэндийн байгууллага анх Хятад Гуандун мужийн Чухай хотод 1998 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 80 гаруй бүс улс нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ Монголд орж ирээд 15 жилийн явууллаа. Сая 2 сарын 14-нд 15 жилийн явууллаа. Тэгээ 15 жилийн дотор бол маш олон хэрэглэгчтэй болсон байдгийг. Манай бүтээгдэхүүн бол 100% ургамлын гаралтай гэдгээр онцлог. Тэгээ энэ бүтээгдэхүүний орц найрлаганд маш их учир утга байдаг. За энэ дэлхий дээр хааж явахгүй гямлын өндөрлөг улсад агааргүй төвшөнд амтан ургамлын нэгдэл болгож уруудаг хорхоо ус гэдэг түүхий орж өгснөөрөө давуу талтай. Бүр илүү онцлог үн тэрдний хаан мөг, линчи мөгний найрлагатай бүх бүтээгдэхүүнүүд маань. За тэгээ манай бүтээгдэхүүн юуг яадаг юм бэ гэхээр хүний биеийг тэнцвэржүүлдэг, цэвэрлэдэг нөхөх хэмжлэгээ хийж өгдөг л гэсэн. За хүмүүс бол мэддэг тийм ээ, ямар нэгэн орлогонд орчвол эренгээр тариа хийдэгдэг ч гэдэг юм уу тийм ээ, хорлого талих хэмжлэгээ гэдэг түн шиг цэвэрлэдэг. Хүний тэнцвэр алдна гэж байдаг. Энэ 200-аад өвчний суурнал хүний биеийн тэнцвэр алдах. За энийг бол өөрөөсөө онцлогч өвчмөш хүний бие зөвөрлөд яваад байгаа үеийг хэлж байгаа юм л тийм ээ. Гэвгэн тусгад толдог, дотор нь муухай ирдэг тийм ээ. Гэвгэн чээж хорсоод гатаад байдаг. Тийм ээ, өтгөн архай байлдаг. Гэх мэтлэнгийн маш олон зовиурууд бол энэ хүнийг өвчтэй байлгах, өвчтэй болохын эхлэл үндэс нь болоод идэг. Хүн ер нь заавал өвдөөд биш, өвдөхөөс өмнө эрүүл байх та. Эсвэл өвдсөн үедээ эрүүл болох гэж эрүүлж гэж энэ бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. За энэ дотроос ингээд тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн гэдэг бол элгэцээр линчи 2 орж өгдөг. Энэ нь болохоор шингэн горхоос энэ хуурай хэлбэртэй гэсэн. За энэ ерөөсөө элэгцсний үйл ажиллагаанд энэ элгэцээр бүтээгдэхүүн маш сайн үйлчилгээтэй. За элэгний өөгчлөлт, элэгний ВЦ вирусын үед элэг хатуурах, элэг цайрах. За тэгээд элэгний хавдрын үеуд, циррозын үеүүдэд элгэсэрийг маш сайн ууж өгдөг. За ер нь би 5 цул 6 сая эрхтнийг тэнцвэржүүлдэг. Энд ерөөсө ганцхан тэр нэхгүй нэ штэ. Хүн бүхэнд бол 5 цул 6 сая эрхтэн байгаа. Ийм үйлчилгээтэй. За линчи болохоор төв мэдрэлийн системийн цусан хангамжийг сайжруулж өгдөг. Тарих нуруу нугасны үйл ажиллагаа нь маш сайн. За та мартаад байгаа бол тарих толгой талж өвдөөд байдаг бол тийм ээ. Тарихны нарийсал, хатуурал гээд өвчтэй бол за эсвэл компьютер дээр маш олон цагаар суудаг бол манай линчи бүтээгдэхүүн маш сайн үйлчилгээтэй. За ингээд ерөнхийдөө тархины цусан хангамжийг сайн байж ижил тарих толгойн өвчнөөс сэргийлэх нь шүү дээ. Цусан хангамжийг сайжруулж өгдөг. За тархины үргэлжлэл бол нугас бол мөн адилхан шингэн тарих гэсэн. Бас мэдрэлийн маш олон юмнуудтай. За тэгээ төв мэдрэлийн системийг тайвшруул тарих нуруу нугасны цусан хангамжийг сайжруулна. Өвчний хувьд бол тэгэл Паркинсон, тэр харвалтын дараах хүндрэлийн үеүүдэд тийм ээ ой ухаан сэргээн бодох чадварыг сайжруулж өгдөгөөрөө давуу талтай. За ингээд цэвэрлэх 5 бүтээгдэхүүн байдаг. Ерөнхийдөө бол хүн айл дороход эхлээл цай хийж өгдөг шүү дээ тийм ээ. За манай 6 амтд цай гэдэг. За 6 төрлийн ургамлаас найрлагатай. За энэ цай болохоор ерөөсө хаванг маш сайн хөөж өгдөг. За хүн бол янз бүрийн тохиолдолд хавганд бөөрнөөс зүрхнээс усаад хавгнах тийм ээ. Хавантай байна гэж яриад байдаг. Хав маш сайн бууж өгдөг. Мөн хоол боловсруулах замд их сайн үйлчилгээтэй. Хоолны хордлогыг маш сайн тайлж өгдөг. За ийм учиртай цай байгаа. За алтан цус гэдэг бүтээгдэхүүнийг л энэ маш сайн бүтээгдэхүүн байгаа. Сая бид чи нэг ковид болоод тийм ээ хүрээд ихэнх ковидын дараах хямрал болоод ингээд байгаа тийм ээ. За тэр ерөөсөө цус өтгөрөөд байна гэж хүмүүс яриад байгаа тийм ээ. Ерөн ковидын дараа цус өтгөрөөд байна гэж байгаа. Ерөнхийдөө ковид ч гэлдэхгүй ерөн хүний цус шингэн байгаад цусны дамжуулж байгаа суц цэвэрхэн байж хүн эрүүл байх үндсэн нөхцөл болж өгдөг юм. За тэгээд ерөнхийдөө бидний залуу хот бол нас залуу цус шингэн гэдгээс үл ерөн цусны өтгөрлөлөөс насны хязгааргүйгээр цус их өтгөн болсон. Энэ бидний ах үе
тай холбоотой, хэрэглээтэй холбоотой тийм ээ бүх юмтай холбоотой цус маш утган байгаа. Цус өтгнөөс үүдээд бас өвчний суур болж өгч өгдөг. Маш их өтгөн цустай байгаа. Цусыг маш сайн шингэлж өгдөг. Цусыг маш сайн шингэлж өгдөг. Цусыг мөн төлжүүлж өгдөг. За цус дотроо бас олон төрлийн пигмент юунууд байх нь шүү дээ. Тэр дотроос ингээд одоо хөл гарна даарад байгаа бол тийм ээ. Эсвэл тарих толгой нэргээд байгаа бол тийм ээ. Нөгөөтэйгөр ямар нэгэн байдлаар харуулт өгсөн. Тархинд зүрхэнд ингээд ямар нэгэн харуулт өгсөн үндэл маш хэрэгтэй. Түүнээсээ гадна ковидын дараа хүмүүс зүгээр болчихсон хэрнээ ингээд ядраад, сулдаад тийм ээ хөлрөөд ч гэдэг юм уу бухимдалтай болоод зарим хүн жоохон мартах тохиолдлууд болоод байна гэх юм. Ковидын дараа хүндрлийн үед л алтан цусыг маш сайн эргэлж байгаа. Тийм. Одоо энэ маш сайн үр дүнтэй ерөнхийдөө надокониза гэдэг энэ усан үзмний охиноос гаргаж авсан найрлагатай. Одоо ингээд цус бүлэгнэх гэдэг бол нүжрэх гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр цус шингэн байгаа тохиолдолд, судас цэвэрхэн байгаа тохиолдолд бол хүний даралт хэвийн байдаг юм байна. Зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байдаг юм байна. Ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүн байгаа. Цэвэрлэх үйлчилгээтэй. За. Энэ дараагийн бүтээгдэхүүн бол гаочин гэдэг. Энэ замган бүтээгдэхүүн. За энэ дотроо 144 ширхтэй хавтгай 50 литрийн хэлбэртэй нэг жижигхэн бондгоор нь усан цэгээ зүсгэл өөрийнхөө байгаа хэмжээс 25 дахин хөөж томордог. За энэ бүтээгдэхүүн юунд дууддаг вэ гэхээр нойр улчирхай гэдэг одоо хүмүүс маш их өвдөөд байгаа тийм ээ. Цус өтгөрөөд байгаа. Энд гаргууд сайн. Цусны өтгөрөлт их сайн байх нь нойр улчирхай сайн байх. Яагаад тэгэхээр энэ хоол идэхээс 20-30 минутын өмнө их олон 4-5 ширхгээр нь олон ширхгээр нь уугаад шингийн юм уухад ходоод нь юм салс бүрхөвч үсгэж өгдөг гэж. За тэгээ хүний биеийн идэж байгаа хоол хүнснээс хүний биед хэрэггүйг нь өөртөө ингээ парампорш шингээгээд авчихдаг. Тэгээ өтгөнөөр шууд гадагшлуулж өгдөг. Тэгэхээр нойр улчирхай цуснд одоо өөрчлөлт ороод байгаа улсуудад бол энэ маш сайн. Нөгөө тэгээр бас маск эдгээр замгаар нь бид нар тавих практик юмнууд байдаг. Ийм бүтээгдэхүүн байгаа. Дараагийн бүтээгдэхүүн санцын сарнай гэдэг ингээд цэвэрлэх таван бүтээгдэхүүний хоёр нь байгаа. Тэгээ сарнайн ханд гэдэг. Энийг бол эхнэр нөхөр хоёр бүтээгдэхүүн гэдэг. Тэгээ хосоор нь хэрэгэлдэг гэсэн үг тийм ээ. За энэ ерөн ходоодны одоо улаан хоолой залгуураас тэгээ өтгөн гарах бүх процессыг хоол боловсруулах зам гэж нэрлэдэг тийм. Энэ замд дагуу байгаа бохирдлуудыг цэвэрлэж өгдөг сарнай. Маш сайн боталд нэцэлж гадагшлуулж өгдөг. Нөгөөтэйгэр одоо хеликобактери гэх хүмүүс ихэнх нь яриад байна л да тийм ам хамраас эвгүүнөр өмчөд. Хеликобактери үед сарнайг маш сайн бод. Хеликобактери ерөөсөө 100% эв эрүүл болгож өгдөг. Тэгээ санцын болохоор ерөөсөө ходоодны улаан альт, шархлаа, за тэгээ чээж хорсох, цанхаах, хоол шингэхгүй байхад маш сайн үйлчилгээтэй. За улаан гороогоод байх. Энэ бас сайн үйлчилгээтэй. Ерөөсөө л энэ цэвэрлэх замын бүтээгдэхүүн хоол боловсруулах замын бүх өвчний үс сайн. Түүнээс гадна энэ дээр чаг мөгний найрлагатай. Тэгэхээр ер нь манайхан чинь чаг мөг буцалгаж уuna гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Мөн шарханд маш сайн үйлчилгээтэй. Улаан альт шарах, ходоодны улаан альттай, ходоодны шарахтай гэсэн тохиолдолд маш сайн үйлчилгээтэй юм хоёр бүтээгдэхүүн байгаа. Сарнай ханд гэдэг бол маш сайхан бүтээгдэхүүн бий. За энэ цэвэрлэх таван бүтээгдэхүүн. За ингээд тэнцвэржүүлээд цэвэрлсэн бол нөхөн тийм ээ. Одоо бид нар бол ерөнхийдөө хоол ижлээсээ бол маш их эрдэс заминдын бүх юмыг авах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Та одоо хоол ижил хүнс маань бас нэг экологийн байдал бүх юмны алдагдaltaй болоод хүний биед 100% хүрч үйлчилж чадхаа билжээ. Энийн нэг жишээ хэм л одоо тэгээ төрөх насны хүүхдүүд гэхэл бүгд л одоо тийм ээ зовиртой болцсон. Их нь эрүүл байх хэрэгтэй. Их эрүүл байхаас эрүүл хүүхэд гарах хэрэгтэй. Хэх мэтлэн тийм ээ. За нөхөх бүтээгдэхүүн гэж байгаа. Энэ кальц гэдэг. Энэ болохоор 3 эрдний эликсэр. Энэ хоёрыг нөхөх бүтээгдэхүүн гэж үүдэг. За 3 эрднийг бол ихэвчлэн ерөөсөө үеийн өвчний тохиолдолд бүх сайн. Үеийн одоо өвдөг, дох, хөл тийм ээ. Полиартрит, артрит гэдэг энэ бүх онцлогц үеийн өвчин сайн. 3 эрдний эликсэр гэдэг энэ нөгөө хоёр эликсэр дээр уулын шургаалжны хүчил гэж орж өгснөөр давуу талтай. Тэгээ уулын шургаалжны хүчил гэж орж өгснөөр давуу талтай. Нөгөөтэйгэр энэ бүр одоо хавдрын үеийн улсуудад маш сайн үйлчилгээ үзүүлдэг тий. За энэ кальц, шингэн кальц гэж байгаа. Энэ одоо янз бүрийн кальц байдаг л да тийм ээ. Одоо хүмүүс кальц гэж угаадаг. Энэ юугаараа өөр тэр кальцаас юугаараа өөр юм бэ гэхээр энэ ерөөсөө энэ зөөлөн кальц гэж явдаг. Далайн ургамлуудаас гаргаж өгсөн. Дотроо энэ зөөлөн, нуунжгаа, тослог хэлбэртэй. Бусад кальцийг уухад айлан, D тийм тосон витаминтэй цуг өгж зөвлөдөг тийм ээ. Ходоодыг цочроодог. Тэгвэл манай энэ бүтээгдэхүүн дотрын орц найрлаганда нөгөө
витаминууд нь орсноор давуу талтай. Хүний хаа хэрэгцээтэй газар очиж үйлчлэлгээрээ давуу талтай. За тэгэл ерөнхийдөө ясанд их сайн. Кальц маань ясыг тэтгэж өгч та тийм ээ. Кальц гэдэг бол ихэнх нь ясанд байдаг, цуснд 1% нь байдаг гэж байгаа. Тэгээд үе мөчөнд их сайн, хугарал бэртэл сайн, хүүхдийн шүдэнд сайн, тийм ээ. За тамир тэнхээ, дархлаа, кальцийн дутагдaltaй бүх тохиолдолд харшил эгзэм, бисроз сайн. За ийм бүтээгдэхүүн байгаа үн сайн. За дараагийн бүтээгдэхүүн бол манайх их сайн мэддэг дээ. Зүрхний тэжээлгээ тийм ээ. Шалпе гэдэг ургамлаас гаргаж авсан юм 60 ширхэгтэй таблеттэй бүтээгдэхүүн. Одоо тэгэл зүрхээр дээсэх, зүрх хаатгах тийм ээ. Зүрхний бүх төрлийн өвчний үед байна. Нөгөө тэгэхээр эрүүл хүн зүрхэндээ цусан хангамжийг сайжруулах, чигдрүүлэх үйлчилгээтэй учраас ууж өгнө. За ерөнхийдөө эрүүл цоо эрүүл одоо биетэй 25-30 насны өмнө бол 5 давхар байшинчдад амьсгаахгүй гарах хэрэгтэй байна л да. Тэгэл тийшээ мацж яхад та амьсгаад чивэл танд зүрх судас ямар нэгэн байдлаар өөрчлөлттэй байна л гэж энгийнээр үздэг. За тэгээд энэ ийм бүтээгдэхүүн байдаг 60 ширхэгтэй. За энэ бол саримсны тосон ханд. За саримсыг үл ерөн хүмүүс дандаа одоо ханиад хүрэхэд бид нар саримстай шүлээд. Тий саримстай шүлээдэг. Саримсны шингэн одоо янз янзын бэлтгэлүүд их болсон л да. За энэ юугаараа давуу талтай нэг ийм жижигхэн одоо таблеткын дотор нэг хил саримсны охийг агуулж өгсөн. За бид нар саримстай холдлоход нэг хоолндоо нэг хил саримс хийхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бүр жижиг ох хэрэгтэй хэсгийг нэг бүндгт агуулад өгснөөр давуу талтай. Энэ саримс бол ерөөсөө байгалийн антибиотик. Антибиотик гэдгийг хэрэглэхээр хүмүүс бол мөөгөнцөртөөд байдаг гэдэг ингээд бас сөрөг талтай шүү дээ. Эмийн үед бол энэ бол ургамал ерөөсөө саримс маань ургамал бидний хоолнд дэжид бактерийг устгана. Хаа бактеритэй, үрвсэлтэй бүх юмд хэрэгтэй гэсэн. За уушигч ээж өвдөд байхад хэрэгтэй байх нь тийм ээ. Хеликобактер гэдэгт маань хэрэгтэй байх нь байна. За ерөнхийдөө энэ маш сайн бактери устгагчтай. Ням вирус устгагчтай гэсэн. Тэгэхээр энэ ковидын үед, ковидын дараа бол саримсны тосоонд зайлшгүй хэрэгтэй байгаа. Тийм ээ. Бидний биеийн дархлааг сэргээх, тамир сэргээх үйлчлэгээтэй. Одоо саримсны тусан тариагаад бас хүмүүс мэдээд хэлгээд байгаа тийм. Тэгэхээр энэ бол ийм шигтэй маш сайн саримсны анд байдаг. Саримсны тосон анд. За дараагийн нэг бүтээгдэхүүнийг ярихдаа бол би өстой баяртай. Энэ бол одоо манай монголчуудын хувьд, эрчүүдийн хувьд бол маш сайн бүтээгдэхүүн. За энэ ерөнхийдөө эрчүүдийн төрийн улчирхай асуудлуудын өвчин байгаа тийм ээ. Томрол, хойжилт гээд ингээд шээс гарахгүйтэй тусганд шийдсэн задгайтай гэд энэ тохиолдолд хэрэгэлдэг. Эрч хүчний бэлтгэл гэдэг бүтээгдэхүүн. Дотроо 30 ширхэгтэй. Энэ бүтээгдэхүүний орц найлганда хорхоо өстэй. Дээрээс нь бугуун цусан эвэртэй хүн хорхоотой. Хүн хорхоотой ургамал найрлагатай. За тэгээд энэ эрчүүдийн одоо бэлгийн үйл ажиллагаа алдагдахад маш сайн тийм ээ. Бэлгийн чалгасуулахад хэрэгтэй. Ингээд ерөөсөө эр хүний маань давуу талд тийм ээ эр хүний хүчтэй, чадaltaй, эрчтэй байлгах ийм бүтээгдэхүүн байгаа. За дааврын маш сайн бүтээгдэхүүн байгаа. За эдгээр бүтээгдэхүүн. За тэгэхээр хоёлаа сая эхнээсээ бол тэнцвэржүүлсэн. Нөхцсөн. Цэвэрлээд нөхцсөн. Ер нь бол тэгэхээр ер нь бол хүн одоо өөрт ямар зовир төрн. За тэгвэл тэрийг бол мэдээж та бүхэнтэй бас ярилцаа зөвлөд бүтээгдэхүүнээ сонгож авах боломжтой. Ер нь манайх бол эмчтэй, зөвлөх эмчтэй тэг цаг аваад ирээд эмчт маань үзүүлээд ерөнхийдөө юунаас яагаад болоод тийм ээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх болон ангаахынхаа талаар юу хэрэглэх вэ гэдэг талаар бас зөвлөгөө авч болно. Эмчийн үзлэг онцлогоотой тийм их эмч байдаг. Тэгэхээр тэгээд таны ярианаас бас ингээд сонсоход бид нар нөгөө нэг яг энэ зүрх хөвдөд байна, за элэг хөвдөд байна гэхээс өмнө бас яг бас өөртөө бас яг тий зовирлаад ирэх үедээ тий дархлаагаа дэмжих хэрэгтэй байгаа юм. За өнөөдөр би бас нэг шинэ бүтээгдэхүүнийг авчирсан байгаа. Эластин коллаген гэх тийм ээ. За коллаген гэхэр хүмүүс нүүрний коллаген дутагдлаа гэж ярьдаг. Бүсгүүчүүд ер нь коллаген дээр нэг коллаген дуртай тий. За энэ коллаген маань одоо энэ давуу талтай юугаар болохоор гадуур байгаа юунаас коллагенаас одоо 500 эднээс гэдгээр илүү гэдгээрээ давуу талтай загасны тосны охиноос гаргаж авсан коллаген. За нүүрэнд маш сайн үйлчлэгээтэй. За нөгөөтэйгэр болохоор энэ ерөөсөө үеинд маш сайн байна. Тий. Үеийн одоо шингэн байхгүй болсон тэр өвдөгний хаалганд орох шаардлагатай болсон хүмүүс энийг курсээр нуугаад өвдөгний хаалганд орохгүйгээр үеинд маш сайнаар нөлөөлж байна. Өвдөгний үеинд. Тэгээ тэнд бас коллагентэй хэрэгтэй юм байх нь шүү дээ. Ийм шинэ бүтээгдэхүүн ирсэн байгаа. Загасны охиос гаргаж авсан. Япон, Хятад хоёрын хамтарсан бүтээгдэхүүн.
Тийм нэг Япон юутэйгээ бичигтэйгээ ийм шинэ бүтээгдэхүүн ирсэн байгаа. Ер нь поохын бүтээгдэхүүнийг ер нь бол насны хязгаар нь одоо ер нь хэдийн насны Ер нь ерөөсөө л төрсөн хүүхдээс эхлээд өдөл насны бүх хүн уужуулна. За тэр дотроос яг 15-аас наснаас дээш хүн уuna гэсэн ганц нэг л бүтээгдэхүүн байдаг тийм. Ерөнхийдөө 100% оргоно. За гадуур хэрэглэх бүтээгдэхүүнийг бол би нараар өргөх тавьсан байна тий. Шүдний омон байна, алай гэл байна, шампунь байна тий. Босс цай гэдэг энэ улаан цайнаас гадна энэ босс цай гэж байдаг. Энэ маш сайн сайжруулсан ийм цай байгаа. Босс цай бол ерөөсөө хотоодны өвчин үед маш сайн үйлчлэгээ та. Хотоод нь маш сайн үйлчлэгээ. За тэгээ ариун цэврийн хэрэглэлүүд маань байна. Мөнгөний анионтой, бактери устгагчтай ариун цэврийн хэрэглэлүүд байдаг. За тийм манай бүтээгдэхүүнийг бол ерөнхийдөө олонний танил болсон, маш олон хэрэглэгчтэй болсон тий. Тэгээд энэ хаврын улиралд хүн ерөөсөө л дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Ер нь одоо ингээд нэг ургамал ногоо урах гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хаврын улирал юу вэ? Дорны ангаах ухаанд бол ерөөсөө модон махад гэж үздэг тийм ээ. Мод гэдвэл цэцгэлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ерөөсөө энэ хаврын улирал бол хүний элэг цэц жоохон өөрчлөлт гээд байдаг. Ядрах гээд байдаг тийм ээ. Элэг цэцний өөрчлөлтөө усуд бол хаврын улиралд курс эмчилгээгээ авдггүй, дархлаагаа жамчгууд, эмчтэй үзүүлэхүү тийм ээ. Заавал өөрөө өөртөө анхаараарай гэж зөвлөхөр байна тий. За дараа нь бол зуны улирал эхлэн тийм ээ. Зуны улирал бол сайхан халуун дулаан улирал болно. За энэ үед бол зүрх, нарийн гидсээ хамгаалах, харьцлах энэ уламжлал анагаах ухаантайгаа төгс хосолцсон байдаг. Манай поохо бүтээгдэхүүн бол таван махбодын онол гэдэг дээр суурилж өгснөөрөө давуу талтай арга билгийг хослуулж яадаг. Арга билэг гэдэг нь тийм ээ амтан ургамлын нэгдэл өдөр шөнө хоёрын нэгдэл ихнэр нөхөр гэдэг. Арвагийн бүх амьдрал арга билэг дотор багтаж байдаг тий. Ийм учиртай. Тэгээ өвчин ч гэсэн архах хурц өвчин байна. Удаан явцад тийм ээ илэрдэг ийм өвчин байна тий. Хурц өвчин болон архаг өвчин гэж өвчний хүртэл ингээд арга билэг дотор ороход ангилал орцсон байгаа тий. Таван махбодын онолтой маш холбоотой. За хоёлаа яг одоо ер нь бол бүхэл бүтээгдэхүүн танилцуулчлаа. Одоо мэдээж бас яг Poco брендийн бас нэг одоо маш алдартай одоо бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Одоо хапрад тийм. Тэрийг одоо үзэгчдэдтэй гоё хэлээ илүү танилцуулъя. За би өнөөдөр энэ Poco брендийнхээ аппаратыг танилцуулж байна. За ер нь зориултын одоо бас яг үзэгчдтэй бас тайлбарлая тий. За ерөнхийдөө л ер нь айл гэрт бол янз бүрийн цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бүтээгдэхүүн, машин техник байдаг тийм ээ. За энэ бол таны эрүүл мэндийн төлөө танай гэрт зориулж бүтээгдсэн аппарат л гэж ойлгоход болно. За ер нь одоо шинжлэх ухаан анагаах ухаан уламжлалтай хосолсон сүүлийн үеийн биоэнергийн судлалын ухаан гэдгээр гаргаж өгсөн ийм аппарат байгаа. Юу гэхээр хүн нэг цэгүүд байдаг тийм ээ. Цэг хоорондын холбоос их сувг гэдэг. Хүний сувг хэр цаанаа битүүр тэнд өвчин байна гэж үздэг. Тэгэхээр энэ бол сувгийг хийх хөөж сувгийг онгойлгож өгнө гэсэн нэгдүгээр. За энэ болохоор манай энэ аппарат болохоор өмнө нь болохоор тийм бэлий хийгээд барьдаг юутай байсан л да энэ сайжруулсан хоёр дахь шатныхны юутай өөрчлөгдсөн гэсэн тий. Ийм бэлийгээр залгаад хүний биеийн дээр массаж хийж өгнө. Энэ бэли маань мөнгө утастай. Энэ аппаратыг хүний биеийн дээр биоэнергийн түвшинд нь массажлж өгдөг. За энэ нэг тал нь. Нөгөө тал нь болохоор энд ийм диодтай болсон. За энэ хүний нүүрний шугамын дагуу энэ одоо бол эмэгтэй хүн бол хамгийн гол нь цайрах, үрчлээгүй байх ийм хүсэл сонирхолтой шүү дээ тийм ээ. Ерөөсөө л эмэгтэй хүн бүхний л боддог юу тий. Тэгэхээр энэ аппаратыг та өөртөө авснаар гоо сайханд очихгүйгээр өөртөө гоо сайхандаа үйлчлэгээ үзүүлж болно гэсэн. Хүний нүүрний бохирдлыг гадагшлуулж өгнө. Хүний нүүрний коллагеныг тэнцвэржүүлж өгнө. Хүний нэрний үрчлэгийг багасгаж өгнө. Одоо ямар нэгэн мессежлбараар тэнийлэгдэг байсан бол гадна талаас нь энэ юугээрээс аппаратаар эмчилгээ хийхдээ хүний нүүрнээс маш сайн тэнийж тэгшэр тайрч өгдөг байгаа. Одоо энэ аппаратыг одоо тогтмол одоо гэртээ аваад хэрэглэх юм. Хэрэглэж болно гэсэн үг тий. Массажинд орсгоотой яг адилхан үйлчлэгийг үзүүлнэ. Гоо сагны нэг үйлчлэгэнд ороход энэгээр орохтой ялгаагүй л гэсэн үг. Нөгөөтэйгэр ерөөсөө одоо ингээд сувгийг онгойлгож өгдөг. За маш сайн сувгийн аппаратанд орсноор яах вэ гэхээр ерөөсөө таны бодисын солилцоо сайжирч өгнө. Хаван гайгүй болж өгнө. Хаван буурч өгнө. Нөгөөдөр хүний бие өөрөө өөрийгөө эмчлэх чадварыг сайжруулж өгдөг. Эрчимтэй болгож өгдөг. За тэгээд
цусыг маш сайн шингэлж өгдөг уян гатмаа тийм ээ. Тэгэхэд нөгөө үе мөчөө хэрс холбоос хоорондох бохирдлуудыг гадагшлуулж өгдөг. Хүний биений бохирдлуудыг гадагшлуулж өгдөг. Ийм давуу талтай. Мэдээж одоо яг энийг за гэртээ авлаа гэхэд за гэр бүлийнхнаараа бүгд одоо ингээд цогцлоод хэрэглэх боломжтой байна. Ээж нь охиндоо, охин ээжтэй ингээд хийгээд өгөх боломжтой гэсэн үг. За тэгээ манайхан дээр сургалтын явуудаг аппарат техник болохоор яаж ажиллах вэ? Хэдэн настай ямар хүнд яаж хийх вэ гэгч зэрэг энэ үзүүлэлтүүд нь ямар байх вэ гэдэг сургалтанд яваад сертификат өгдөг байгаа. Энэ нөгөөтэйгэр болохоор манай энэ аппаратыг бол одоо совлын газруудад бол маш сайн авч бид нартай гэрээ хийж авч хэрэглэж болно. Ихэнх совлын ээлмаа ужирд гэх мэтлэнгийн совлын газрууд дээр бол манай энэ аппарат бол түгээмэл байгаа. Мөн ажлын хамт олноороо тийм ээ албан газрынхаа нэг 15 хүнтэй ягаад нэг өрөө ягаад амралтын өрөө гаргаад нэг нь сургаад ингэхэд бас боломжтой. Энэ бол дандаа давуу талууд байгаа. За нөгөөтэйгэр ерөөсөө энэ аппаратанд ямар үйлчлэгээ үзүүлж байгаа нөхлөөр ерөөсөө хүний биенээс нэг юм аваа хийсэн юм шиг боллоо гэж хүн хэлдэг тийм ээ. Тэгэхээр нэг хүнд нэг ядаргаа байгаад байдаг тийм ээ. Хуян хүзүү хөшөөд хөөрөөд байдаг, нуруу өвдөөд байдаг, өвдөг тохой өвдөөд байдаг тийм ээ. Ийм зөвөрүүд үед энэ зөөлөн хотоодны массажийг хүртэл хийж өгдөг. Хотоодны зөвөрийн үед ерөөсөө тийм ээ. За ингээд дээрэс нь ерөөсөө тарих толгой массаж гэж бас давхар явж байгаа тийм тарих толгой маш их өөрчлөлттэй үеүүдэд хийж байна. За тэгэд энэ аппаратыг авснаар танд юу тэй болох вэ гэхээр та энэ аппаратыг авснаар бас нэг ажлын байртай болж болно тийм ээ. Хэн нэгэн хүнд маш сайн сурчвал хэн нэгэн хүндээ хэрэглээд хийгээд өгч болох нь. Нөгөө тэгэхээр одоо гэртээ байгаа бидний бүх цахилгаан хэрэгслүүд маань бүгд л эрүүл мэндэд нөлөөтлийн хувьд бол тийм ээ дандаа л бараг сөрөглөж байгаа шүү дээ тийм ээ. Компьютер гэдэг бол дандаа л тий нөгөө туяатай аюутай тэгэхээр та гэр бүлийнхээ хүрээнд ийм эрүүл мэндийн сайхан аппараттай бүтээгдэхүүнтэй бол гэртээ нэг бага эмчтэй боллоо гэж үзэхээр тий өөрсөндөө хөрөнгө оруулалт хийж болно тий ингэж авъя сонгыг бол бид нартай холбогдоод аппаратаа авснаас бол бас давхар бэлэг сюрприз байдаг. Тэрийг бол тусад нь тий доор хуцаар яриад надтай холбогдоод асууж болно. Одоо энэ бас яг зориултын бас яг массажных нь тосно тий массажны гээл нь тостой тий тостой бэлитэй нүүрэн хийдэг тостой. За тэгээд аппарат бол ер нь одоо орж ирсэн цагаас хойш маш сайхан үр дүнгуудыг үзүүлж байна да. Бас давхар энэ үр дүнгийн талаар бас ярих зүйтэй байх тийм ээ. Тий. За ерөнхийдөө ингээд нуруунд бүр татцсан одоо хөдлөөд явж чадхааргүй болсон хүн нэг юм төшөөж хөө ингээд ирж байгаа усуд 3-аас 2-3 удаа нуруунд маш сайхан үйлчлэгээ болж байна. За өвдөгний хагалгаа өвдөгний юу болцсон гэ таяг тулаа явж байгаа усуд ирээд өөртөө хийлгээд хийснээсээ давуулаад энэ надад хэрэгтэй юм байна. Өөртөө авах юм байна гэдэг дүгнэлтийг гаргаад тийм ээ. Ингээд энэ аппаратыг маань аваад гэртээ хэрэгжилж байна. За нөгөөтэйгөр өрөөсөө маш олон юмыг ууж идэх дургуун хүн байдаг шүү дээ тийм ээ. Одоо эмч уух дургуй энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг жууч гэсэн дургуй тийм ээ. Цаг заванчулдаггүй зарим үед өөрөө хэнийг үгээсээ мартаа явчихдаг тийм үү. Тэгвэл та энэ аппаратанд ирээд ороо. Энэ аппарат ерөөсөө гараар барьдаг одоо гоо сайхны барианууд шүү дээ. 10 барихыг нэг барихтай тэнцэнэ. Тий ийм сайн үйлчлэгээтэй ирээд за тэгээд доор хоцоор холбогдсон манайхад нээлттэй хаалганы өдрлөг гэж ер нь явуулдаг гэсэн л да ковидын 1 жил 2 жилийн үед бол бас жоохон тасарлаа. Одоо 3 дахь өдөрт бол бид нар нээлттэй хаалганы өдөр гэдгийг хийж байгаа. 7 өдрийн 3 дахь өдөр тий та уцаар яриад л одоо манай ажлын байран дээр ирээд энэ бүх бүтээгдэхүүнийг сонирхож болно. За ирсэн хүн бүхэндээ за энэ аппаратны нэг 10-аас 20 минутны тийм ээ үнгүүгээр төлбөргүйгээр тийм ээ бие дээр нь ямар үзүүлэлт вэ? Зөвхөн уцаар яриах нэг өөр бие дээр авах нэг өөр ш. Тэр мэдрэмж ямар байдгийг тийм ээ тогон залгаад хүний биеийг барина гэхээр одоо хүн ойлгохгүй ч юм уу тийм ээ. Тэгвэл та бод дээр нь ирээд үзэх боломжтой шүү. Та бүхнийг урьж байна гэж хэлгээд. Тэгэхээр хотыг одоо лаки шилдэг үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн яг одоо яг ингээд зурагтаар хараад өнгөрч байгаа хэл та. Тэгээд яг өөртөө биеэрээ мэдээж уулзаад зөвлөгөөгөө аваад танд ямар зөвөр байна тэр болгоныгаа ярилцаад бас яг зөвлөгөөг авах юм бол илүү үр дүнтэй авах гэж бодож байна. Тэгээд миний хувьд ч гэсэн ер нь бол үзэгчдийгээ бас яг нээлттэй өдөрлөгт нь оролцоод яг энэ аппаратыг өөрийнхөө бие дээр туршаад үзвэл бас тий ямар нэг өөртөө ямар одоо үр дүн гарч ийн нөлөөтэй гэдгээс мэдрүүл илүү зөв юм болов уу гэж бодож байна. Одоо ерөнхийдөө ингээд ихэнх одоо суугаа ажилтайч гэдэг юм ихэнх хүмүүс их хуянтай байдаг л да тийм ээ ингээд зүү олгоо ширгээгээл байдаг. Тэгээ одоо хуянтай хүнд бол нэг 10-аас 15 минут ирсэн
хүн бүхэнд хийгээд үзүүлнэ. Тэгэхээр өөрт нь мэдрэгдэх нь шүү дээ. Одоо тийм болно гэдгийг би хэлэхгүйгээр одоо өөр дээр нь мэдрүүлж өгнө л гэдгийг хэлэх гээд байгаа юм тий. Ийм давуу талуутай. Нөгөөтэйгөр одоо манай эрүүл мэндийн байгууллага дээр бол зөвхөн энэ бүтээгдэхүүнийг борлуулад зөвхөн одоо энэ аппаратаар эмчилгээ хийгээд ингээд байдаг юм одоо эрүүл мэндийн одоо сэтгэл зүйн маш олон сургалтууд явагдаж байдаг. Үн төлбөргүйгээр тий. Тэгээ одоо өглөө 10 цагаас хүн нэгт 3 дахь 5 дахь өдрүүдэд бол сэтгэл зүйн сайхан сургалтуудад сууж болно тийм ээ бид нартай холбогдоод ингээд хүн яавал эрүүл байх юм бэ? Заавал бие өвдөхөөрөө тийм ээ эмчийг юм уу эрүүл мэндийн нэг байгууллагыг юм уу ямар нэгэн бүтээгдэхүүнийг уух гад биш. Өөрөө эрүүл байх үндслүүдийг бол бид нарт бас сургалтаараа маш сайн зааж зөвлөгөө өгөх бүх юмнууд эрүүл мэндийн чиглэлийн бүх үйл ажиллагаанууд байдаг. Манай дээр бас тийм ДЦПТ гэдэг одоо нэг саажилттай хүүхдүүдийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг. Эрүүл мэндийн ерөнхий холбоотой маш олон үйл ажиллагаанууд явагдаж байдаг. Тэгээ бид нартай хамтраад энэ үйл ажиллагаанд оролцож болно. Ер нь бага эмч, сувилагч тийм ээ байж гад тэтгэвртэй гарсан ч юм уу тийм ээ өөрөө энэ ажлыг сонирхоод бас ингээд энэ юу гэдэг юм бол гэсэн хүн бүхэнд бол нээлттэй байгаа. Эрүүл байх, эрүүл аж төрх ёсыг сурах гэдэг одоо их эрхэм зорилго болоод байна шүү дээ. Тийм ээ дэлхийн нийт ерөнхийдөө глобалчлагдчихлаа. Тийм ээ корона гэдэг өвчин бол дэлхийг бүгдийг л хамарчлаа. Тэгэд одоо ковидын дараах хямралын үеүүдэд одоо энэ аппаратанд ороход маш сайн байгаа. Ерөнхийдөө нэг цус өтгөрөөл ноцоорол ядраад байгаа юм байна л да. Нэг бодлоор бол тийм ээ. Энд чи яг нөгөө биоэнергийн төвшөнд наана юугаар хийцгээд бүх цус хийг нь хөдөлгөөд өгөхөөр хүн айгуу сайхан сэргээд ирж байгаа. Өөрөө өөрийгөө сайхан тайвшруулж өөрөө өөрийгөө эдгэх чадвар нь хүнд өөрт нь байна. Энийг бид нар сэргээж өгөх тул энэ аппаратаар үйлчилгээ хийж өгч болж байна. Нөгөөтэйгөр болохоор бол одоо хаврын улиралтай маш их холбоотой юм байж байгаа тийм ээ. Өдөр их уртцдаг, ядардаг, ядархаараа хүний тархлаа унаад байгаа тийм ээ. Хаврын улирал бол одоо амин дэм эрд зүйцийг бол маш сайхан зөв болгосон зөв юугаар нь доозоор нь хэрэгжилж явах хэрэгтэй. Түүнээс гадна одоо бие эрүүл мэндтэй бүхэл юмтай холбоотой болчиход байна да. Цаг, үе, ажил, амралт тийм ээ. Ууж байгаа, идж байгаа зүйлс энэтэй холбоотойгоор л одоо бид нар сургалт юунуудыг бол маш сайн зохион байгуулдаг да. Тэгээ ирээд бүгд нээлттэй байгаа. Та бүхэн халуугдаад ирж уулзах болно. Мөн орон нутгийнхаа улсуудад хэлэхэд орон нутагт бол чөлөөтэй хөргөлт хийж байгаа. Монгол шуудтай хамтарч манай байгууллага ажлууд одоо удаж байна. Тэгэхээр бүх одоо бүтээгдэхүүнийг авъя гэж аль ч аймаг аль цомноос захиалаад авч болно. 100% баталгаатай орон нутагт явуулж Орон өгч нутгийн болно. иргэдэд одоо бүтээгдэхүүний зөвлөгөө мэдээллийг одоо буцаар өгөх. Буцаар өгж болно. Одоо бол орчин нээлттэй бас л да тийм ээ. Тэгээд бүхэл техникийн хэрэгслээр яагаад өгч болно. Яриад холбогдоод тэгээ хөргөлт юу бол одоо хотод дотроо бол хөргөлт хөнгөө хийгдэж байна. Буцаар холбогдоод тухайн уудаг байсан бүтээгдэхүүнээ мэддэг болчихсон хүмүүс байна. За тэрийгээ хэрэглээ, энийг хэрэглээ тий. Тэгэхээр хөргөлт дээр бол бас бид нар явж байгаа гэж хэлэх нь. Дэлгээ яхаа тэгэхээр мэдээж одоо бид нар яг энэ ковидын үед яг хүн болгонд яг өөр өөртөө гэсэн яг тийм яг ковид тусдаад идэвхтэй дараа нэг шинж тэмдэг илрээд байна л да. Тэгэхээр яг үзэгчид маань өөрийнхөө болон яг гэр бүлийнхаа хүмүүстээс эрүүл мэндэд нь анхаарал тавиарай гэж хэлмээр байна. Тэгээд үзэгчид маань мөн дээрээс нь яг одоо доор харагдаж байгаа холбогдох одоо утас руу холбогдоод тэгээд бүтээгдэхүүнийхээ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань яг аваарай. За мөн дээрээс нь яг хаягийнхан дагуу тийм очоод 7 хоног болгоны 3 дахь өдөр нээлттэй хаалганы өдөрлөг гэж зохиогдож байгаа юм байна да. Тэр өдөр та бүхэн маань очоод за энэ хүү одоо аппаратыг хэрэглэж үзэх, танилцах боломжтой байна. Мөн дээрээс нь яг бүтээгдэхүүнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно тий одоо. Тийм. Гэдгийг яг одоо зочин цаг үзэж байгаа үзэгч та бүхэндээс хэлмээр байна. Тэгэд өнөөдөр хүрэлцэн ирээд бидэнд яг энэ бүтээгдэхүүнээ танилцуулж маш их хэрэгтэй мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Өөрчн ч гэсэн ажлын амжилт хүсье. За бүгдээрээ эрүүл их байгаарай. Эрүүл урт удаан наслаарай. Ад жаргалтай сайн сайхан амьдраарай гэж үзэгчтэй ерөөё. Үзэгчтэй зочны цагтай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлцгээгээрэй.